Өнөөдөр би та бүхэнд хэрхэн өөрийнхөө хүссэн карьерийг манифест хийх вэ гэдэг талаар хуваалцах болно. Тэгээ миний хувьд ч гэсэн би яг энэ зүйлийг ойлгож авснаас хойш миний хүсэж байсан карьер надад бүр яг ингээл хүрээд ирсэн учраас таних ч гэсэн яг адилхан байна гэж бодож байна. Юуны түрүүнд би танаас асуумаар байна. Би хүссэн карьераа манифест хийх гэж хэлэнгүүд таны тархин дотор юу бодогдсон бэ? Хэн хүмүүс юу гэж боддог вэ гэхээр амжилтанд хүрэн өөрийнхөө хүссэн карьерийг бий болгоно гэхээр те нэг тийм уламжлалт аргаар боддог, сургууль сураад их сургуулийн диплом аваад тэгжээж те их мөнгө олдог, ажилтай болно гэж бодох ч юм уу. За эсвэл тренд болж байгаа нэг зүйлийг дагна гэж боддог. Гэхдээ өнөөдөр миний танд хуваалцах зүйл нь бүр шал өөр зүйл. Хэрвээ та нар маш амжилттай явж байгаа хүмүүс, амжилттай явж байгаа бизнесийг харах юм бол энэ хүмүүс юу хийж байгаадаа гол нь биш. Тэр хүнтэй бид нар адилхан зүйл хийхтэй гол нь биш. Тэр хүн ямар энергиэр тэр зүйлийг хийж байна гэдэгтээ бүх юм байдаг. Та өөрийнхөө хийж чаддаг эсвэл хийх дуртай зүйлээ айгүй чамлж иж магадгүй. Миний энэ хийдэг зүйл мөнгө олохгүй, миний энэ хийж байгаа ажлыг харалтаа гэд өөрийгөө айгүй доогуур харж иж магадгүй. Гэхдээ тэнд та үнэхээр өөрийнхөө энергийг тавих юм бол энэ нь маш том зүйл болж хувирч болдог бөгөөд магадгүй таны хамгийн хийж чаддаг зүйл чинь энэ хорвоо ертөнцид зөндөө олон хүмүүст нөлөөлж болох үнэхээр гайхалтай зүйлч байж болно. Та зүгээр өөрийнхөө амьдрал дээр маш энгийн жишээгээр бодоод үзээрэй. Хэрвээ та үсээ засуулах шаардлагатай боллоо тэгвэл та ямар үсчийг сонгох вэ? Маш сайн чадварлаг засаж чаддаг, үс засах дуртай, үсийг гоё стайл хийдэг тийм үсчнийг сонгоно. Хэрвээ та нүрээ будуулмаар байх юм бол нүрийг үнэхээр гоё будаж чаддаг, чадварлаг тийм хүнийг л сонгож чинь. Эсвэл би үнэхээр гоё хоол идмээр байх юм бол тэр ресторанд айгүй чадварлаг тогоочтой, үнэхээр хоол хийх дуртай тийм тогоочтой тийм газрыг л сонгож хамгийн гоё хоолыг идэхийг хүснэ. Эсвэргээрээ хин нэгэн хийж байгаа ажилдаа үнэхээр дургу зүгээр мөнгөний төлөө ямар нэгэн зүйл хийдэг бол тэнд зүгээр л хүнч тогтдгоо, мөнгөч тогтдгоо. Би санжийн багада би нэг сургалтанд сууж исэн баггүй юу. Тина багш надад юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ би саятан байсан бол би хизээч багшлахгүй байх байсан. Би зүгээр л өөр газруудаар ингэж байж байгаа гэд зүгээр ингэж тоглоомоор жишээ аваад хэлсэн чинь би тэр сургалтанд ахиж хизээч очоогүй. Яагаад гэвэл тэр хүн зүгээр л хүмүүст заая гэсэн сэтгэлгүй зүгээр л тэнд би сонголтгүй учраас энд та нарт хичээл зааж гинэ гэсэн тэр мэдрэмжийг надад өгсөн учраас би зүгээр явахыг ч хүсээгүй. Угаасаа тэр багш цаашдаач ч гэсэн халагдсан гэж бодож байна. Би бас та нарт яаж өөрийнхөө одоо энэ байгаа ажил мэргэжлээ өөр лүгээ манифест хийсэн бэ гэдэг талаар хуваалцъя. Ер нь бол анх бизнесээр сурж исэн, өөрийнхөө хүсэл зорилгыг мэдгүй байхдаа дараа нь хоол зүйн мэргэжлээр сурсан. Тэгээ ер нь бол би өөртөө анхаарах, эрүүл хооллолт гэдэг энэ талаар үнэхээр их сонирхолтой, өөрөө ч энэ зүйлийг хийдэг тэр ард нь байдаг шинжлэх ухааны талаар ч гэсэн суралцсан. Тэгээ би зүгээр л энэ талаараа ингээд постлоод ч юм уу янз бүрийн зураг, шинжлэх ухааны талаар зүйлсийг ингээд постлох дуртай. Идэж ууж байгаа хоолоо, дасгал хөдөлгөөнөө, жим дээр байгаагаа гэл ингээ бүх зүйлийг оруулангууд одоо хүмүүс намайг юу гэж мэдэх вэ гэхээр энэ хоол зүйгээр суралцдаг, дасгал хөдөлгөөн хийдэг, өөртөө анхаардаг, өөрийгөө хайрладаг гэдгээр нь мэднэ. Энэ нь миний хийж байгаа зүйл биш. Энэ нь зүгээр л би бүр энэ зүйлийг зүгээр л бийжүүлсэн байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо надаас хүмүүс хоол зүйн зөвлөгөө аваад ч юм уу, дасгалжуулалт хийхдээ ч юм уу надаас асуухад би өөрийгөө хин гэдгээ тайлбарлах ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл би энэ зүйл бөгөөд энэ нь зүгээр л миний амьдралын нэг хэсэг, энэ мэрэгжил, энэ зүйл тэр чигээрээ би. Тэгээ би хүмүүст ингээд зөвлөгөө өгөөд сургалт явуулаад янз бүрийн зүйл хийхдээ ч гэсэн энийг би зүгээр л цаанаасаа өөрийнхөө энергиэр хийж байгаа байхгүй. Би яг ингэж ийсэн, би зөндөө олон хүмүүстэй ингэж уулзж ийсэн, ард нь байгаа шинжлэх ухаан тийм байна, таны би ийм юм байна. Яагаад та ингэж байгаа вэ гэвэл ардлынхан сэтгэл зүй тийм ээ гэд зүгээр ингээд naturally ингээд байглаасаа миний цаанаас ингээд гараад ирдэг гэх юм уу. Таны хувьд ч гэсэн яг ийм зүйл байгаа. Та энэ зүйлээ л олж нэгээд тэрэн дээрээ ажиллах хэрэгтэй. Тийм болохоор миний танд зөвлөгөө юу вэ гэх юм бол та зүгээр л бусдад та яг юу сайн хийж чаддаг вэ? Юу хийх дуртай вэ? Тэгээд зүгээр л үр дүнгээ харуул.
зүгээр л амаараа яриал байх биш. Энэ бол миний хийж чаддаг зүйл гээл харуулчих. Тэр үед та ямар нэгэн рекламч танд шаардлагагүй. Ягаад гэвэл та өөрөө маркетинг, та өөрөө реклам нь болох болно. Ер нь л тэг хүсэл, зорилго, чадвар хийж чаддаг юмтай мөрөөдөлтэй байна гэдэг бол үнэхээр бүр гайхалтай зүйл. Магадгүй таны хийж чаддаг зүйл танд байгаатай инкисан тхисан гэж бодож байгаа хүсэл мөрөөдөл чинь энэ хорвоо ертөнцийн таны хийх гэж төрсөн зүйл байж болно. Жишээлбэл би ингээд сургалтын дээрээ зөндөө олон хүмүүсээс эхлээд би нөө vision board хийлгэх ч юм уу хүсэл мөрөөдөлтэй бүх зүйлээ бич гэж шаарддаг. Тэгээ ингээд хараад байхад бичээд ингээд айгүй тууштай байгаа хүмүүс нь үр дүн аваад үлддгээс гадна би ингээд айгүй ингээд цаанаасаа ингээд дотн болцсон байдаг. Яагаад гэвэл тэр хүн ямар зүйл бодож ийн, юу ярьж ийн, хүсэл мөрөөдлөөс нь би тэр хүнийг ямар хүн бэ, яаж чадах вэ, хаашаа хүрэх вэ гэдгийг шууд хараад хэлж чаддаг. Энэ бол би тийм хүсэл зоригтой, тийм эмгтэй хүмүүсийг бүр үнэхээр дэмжихийг хүсдэг. Тэгээ хүн болго ингээд өөр өөрийн хийн гэсэн гой юмтай байдаг. Тэрийн ч гэсэн сонсох би айгүй дуртай. Тэгээ манай бас нэг трейн хийжсэн охин байдаг хгүй юу. Тэр охин зүгээр л ийм гой ээж, ийм зөөлөн эмгтэй. Тэгээд надад ерөөсөө нэг хүсэл мөрөөдлөө ярьж байгаагүй байжгаад нэг өдөр битээр сууж исэн чинь би бүр үнэхээр өөрийн гэсэн тийм гоё кофе шоптай болохыг хүсдэг. Үнэхээр гоё кофетэй, тийм гоё газрыг бүтээхийг хүсдэг. Тэгээ би өөрөө ч гэсэн кофенд үнэхээр дуртай. Би кофений талаар суралцахыг хүсдэг гэд хэлжсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэйг харсан чинь би зүгээр л бүр тэр зүйлийг хийх ёстой юм шиг надад тэгж санагтахаар тэр мэдрэмж ингээд төрөнгүүдээ би чамайг дэмжийл да, ингээл да, тэгээл да, тэрийгэ хийлдэ гээл те. Зүгээр л ингээд бит хоёрын ингээд харилцаа яриач гэсэн ингээд нэг гоё смут болцсон. Тэгээ ер нь бол тэг хүн өөрийнхөө хүсэл зорилгыг ихэнх үед хэлхээсээ ч юм уу хийхээсээ ингээд дандаа айх ч юм уу ичдэг. Гэхдээ үгүй та үнэхээр бүр ингээд хийгч зоригтой байх хэрэгтэй, бусдад хэлэгч зоригтой байх хэрэгтэй. Тэгээ хүн хэр том газар руу хүрч чадахын өөрийнх нь хүсэл зорилгоос нь хэлж чаддаг гинэ. Хүн ямар том зорилгыг өөртөө тавих хэрэгтэй вэ гэхээр би энэ талаар бас сонсож байсан. Та ингээд ярина штэ тэгэнгүүт бараг өөрөөсөө ичгээр тийм том зорилгыг хэлэх хэрэгтэй. Хүмүүстэй ёо чи бүр юу яриад байгаа юм бэ гэж бодохоор тийм зорилготой байх юм бол та яг зөв хүсэж мөрөөдөж байна гэсэн үг. Зөндөө олон эмэгтэй хүмүүс ямар нэгэн зүйл хий гэхээр айгүй ичиж санаа зовдөг штэ тий. Бизнес эхлэе гэвэл яана тэгээ бодчих болоо, тэр ингэх болоо, тэгэх болоо, бичлэг хий гээл тэгвэл те намайг зөндөө олон хүмүүс үзэндээ яана гэл ийм зүйл нь бид нарыг үргэлж одоо хойш нь татаж байдаг. Тэгээ миний хувьд ч гэсэн надад тийм үе байсан. Би анх бичлэг хийж байхдаа яана тэр намайг үзэндээ, энэ намайг үзэндээ яана гэж бодож байсан чинь өнөөдөр тэгэж миний ичиж байсан хүмүүс өнөөдөр бүгдээрээ намайг дагдаг, надаас зөвлөгөө авах гэж хичээдэг. Яаж амина чам шиг болох вэ? Ингээд өгөөч, тэгээд өгөөч, хамтарч ажиллаж болох уу, ингэхүү тэхүү гэд надаас асуудаг. Миний санаа зовоо те би яана намайг юу гэж бодох болоо гэж байсан хүмүүс өнөөдөр намайг бишрээд надтай хамт ажиллахыг хүсэж байна. Can you believe it? Тэгээд таны хувьд ч гэсэн яг адилхан та зүгээр л даван туулах хэрэгтэй. Магадгүй энэ хүмүүс таныг бодож магадгүй. Гэхдээ ихэнх үе таны талаар бодоочгүй байж таардаг учраас хизээж бити энэ бодлоор өөрийгөө хязгаарлаарай. Та нар гол утга санааг нь ойлгосон гэж бодож байна. Тэгээ хэрвээ та нар санаж байгаа бол би манифест хийх 3 хуулийн талаар хуваалцаж байсан. Та карьераа яг энэ арга барилаар өөрлөгөө татаж болно. Таны хүсэж бодож байгаа мөрөөдөл хийхийг хүсэж байгаа зүйл чинь таны хийж байгаа үйлдэл гараараа бүтээж байгаа зүйл, таны дотроосоо гарч байгаа энэ энерги, энэ 3 зүйл биелэх үед тэр зүйл манифест хийж биеждэг. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Бас миний карьер яаж эхэлж байсан бэ гэхээр би яг өөртөө анхаарад өөртөө тэр итгэх итгэлийг бий болгож эхэлснээрээ би яг өөрийнхөө карьерийг одоо бодоод хахад бий болгож исэн юм бэлээ. Энэ нь мэдээж дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, өөрийгөө өөрчилж эхлээд, өөртөө итгэж эхлээд, өөрийгөө бүтээж эхлэх үед би ингээд бусад зүйлийг хийхдээ ч гэсэн
ингээд миний үйлдэл хийж байгаа зүйл бүх зүйл маань өөрчлөгдөж эхэлсэн. Тийм учраас би таныг бас энэ зүйлээ өөртөө анхаарч эхэлснээрээ та эхлүүлж болно. Тийм учраас бас сургалтанд суухыг та нартаа санал болгож байна. Энэ сургалт нь болохоор эрүүл хооллолтын сургалт байгаа. Та надтай хамт 3-7 хоногийн турш яг эрүүл зөв хооллоод өөртөө анхаарад дасгал хөдөлгөөн хийгээд сэтгэлгээн дээрээ ажиллаад өөрийгөө үнэхээр тийм blow up хийх чаленжийг надтай хамт эхлүүлэх байгаа. Тэгээд энэ зүйл магадгүй таны ч гэсэн эхлэл болж магадгүй гэж бодож байгаа учраас 6 сарын 10-нд болох сургалтанд заавал суугаарай. Тэгээд 7 сард ч гэсэн болж магадгүй. Тэгээ үнэхээр би энэ сургалтын дээр тантай уулзаад хамтдаа хүссэн бүх зүйлээ манифест хийгээд бүтээхийг үнэхээр их хүсэж байна. За тэгээ та нартаа өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.